Сайн бацхан хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. ТV хичээлээ үзээд маш сайн тэмдэглэлээ хөтлөж байгаа хүүхдүүдээ багш нь баярлж байгаа шүү. Энэ бол та бүхний үүрэг мөн хариуцлага байгаа. Тиймээс та бүхэн маш идэвхтэй байгаарай. Өнөөдрийн хичээл бол ил үсгээ баттгаж үзэх байгаа. Ингээд хичээлдээ орцгоё. Нэгдүгээр зургийг ажиглаарай. Нар, үүл, уул, айл байна тийм ээ. За мод байна. За айлын наадлаар юу байна вэ хүүхдүүдээ? Мал маш сайн байна. Мал. За тэгвэл мал гэж хэлэхэд үгийн хаана нь ил гийгүүлэгч үсэг сонсогдож байна. Зөв, маш сайн байна. Мал үгийн төгсгөлд ил гийгүүлэгч үсэг сонсогдож байна. Хоёрдугаар зургийг харъя. Ла. Ла. Үгийн хаан сонсогдож байна вэ? Ил гийгүүлэгч үсэг маань үгийн хаан сонсогдож байна вэ? Зөв. Үгийн эхэнд сонсогдож байна. Маш сайн. Дараагийн зургийг харъя. Маш сайхан байгалийн зураг байна. Үүл. Уул байна. За тэгвэл үүл гэхэд үгийн хаана ил гийгүүлэгч үсэг сонсогдож байна вэ? Үүл. Сайн байна. Үгийн төгсгөлд. Ул. Сайн байна. Утлын ул байна тийм үү? Ул. Үгийн хаан сонсогдож байна вэ? Үгийн төгсгөлд ил үсэг сонсогдож байна. Ос. Олс. Олс. Ил гийгүүлэгч үсэг маань үгийн хаан сонсогдож байна вэ? Маш сайн байна. Үгийн дунд ил гийгүүлэгч үсэг маань сонсогдож байна. Сайн байна хүүхдүүдээ. Ил үсэг бичих зааврыг харцгаая. Жижиг ил. Шугамаа сайн хараад налуу мөн үндсэн шугамнаасаа илүү гарахгүй хичээнгүй л цэвэрвч шүү хүүхдүүдээ. Ил, жижиг ил. Одоо том ил үсэг хэрхэн бичих талаар харцгаая. Том ил. Ил үсэг. Дармал жижиг ил. Дармал том ил. Бичмэл жижиг ил. Бичмэл том ил. Маш сайн байна хүүхдүүдээ. Дараагийн дэлгэц рүү анхаарлаа хандуулцгаая. Ил үсэг орсон үгийг олоорой. Нэгдүгээр зургийг харъя. Лууван. Лууван. За ил үсэг үгийн эхэнд орж байна. Сар. Сар. Ил үсэг байна уу хүүхдүүдээ? Сайн байна. Байхгүй. Тэгвэл энэ биш вэ? Алим. 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 Үгийн дунд ил үсэг орсон байна. Маш сайн байна. Ил үсэгтэй
гүзээлцгэн, гүзээлцгэн, гүзээлцгэн. Маш сайн байна. Илүүсэг орсон байна. Бал, бал, бал. Үгийн адагт илүүсэг орсон байна. Маш сайн байна. Мод, мод. За үгийн хаана илүүсэг орсон байна хүүхдүүдээ? Мод. Маш сайн байна. Илүүсэг байхгүй байна, тийм ээ? За тэгвэл энэ бол биш вэ? Дараагийн слайд руу анхаарлаа хандуулцгаая. Холбоод уншаарай хүүхдүүдээ. Са ил, сал, сэ ил, сэл, су ил, сул. Маш сайн байна. Уул, уйл, үүл, уйл. Маш сайн байна. Хол, хоол, хул, хуул. Маш сайн байна. Дараагийн слайд руу анхаарлаа хандуулъя. Уншаарай хүүхдүүдээ. Эмээ, эмээ, лаа, асаа, асаа. Лаа, ас, лаа, аслаа. Ахын, ахын. Мал, өслөө, өслөө. Маш сайн байна хүүхдүүдээ. Эмээ гэдэг үг маань хоёр хэсэг тасарч байгаа учраас хоёр үетэй эм үг. Энэ бол нэгдүгээр үе, энэ бол хоёрдугаар үе. За, асаа гэдэг үг маань мөн адил нэгдүгээр үе, са хоёрдугаар үе болж байгаа. Тэгвэл хоёр үетэй эр үг. Аслаа. Ас гэдэг маань нэгдүгээр үе, ла гэдэг маань хоёрдугаар үе буюу энэ үг хоёр үетэй эр үг. Ахын, ахын. Нэгдүгээр үе, хын гэдэг үе маань хоёрдугаар үе болно. Ингээд энэ үг хоёр үетэй эр үг. Өслөө. Өс гэдэг маань нэгдүгээр үе, лөө хоёрдугаар үе. Ингээд энэ үг маань хоёр үетэй эм үг. Маш сайн байна хүүхдүүдээ. Уулаа. Хоёр үетэй эр үг. Ирлээ. Хоёр үетэй эм үг. Оллоо. Хоёр үетэй эр үг. Өрлөө. Хоёр үетэй эм үг. Уулаа, ирлээ, оллоо, өрлөө. Маш сайн байна хүүхдүүдээ. Дараагийн слайд руу анхаарлаа хандуулцгаая. Дагаад уншаарай хүүхдүүдээ. Одоо үеирэхгүйгээр шууд уншия. Мал, хавар, мал, өслөө. Молом, мал, маллав. Лосол, малаа, услав. Марал, хоол, хийв. Саруул, хийл, сурлаа. Сайн байна хүүхдүүдээ. Одоо эхээсээ хоёр үетэй эр үгүүдийг олж уншия. Хавар, молом, маллав, лосол, малаа, услав, марал, саруул, сурлаа гэсэн 9 хоёр үетэй эр үг байна. Сайн байна хүүхдүүдээ. За тэгвэл нэг үетэй эр үгийг олж уншия. Мал, хоол гэсэн үг байна. За тэгвэл эм үгтэй хоёр үетэй эм үгийг олж уншия. Өслөө, өслөө.
Маш сайн байна хүүхдүүдээ. Дараагийн дэлгэц рүү анхаарлаа хандуулцгаая. Дэвтрээ гаргаад үзгээ аваад ширээн дээрээ суугаараа хүүхдүүдээ өгүүлбэрээ бичицгээе. Дэвтэр дээр цэвэр нямбай бичээрэй. Лосол алимаа 2 мойл харлаа. Маш цэвэрхэн хичээнгүй гоё бичээрэй. Лосол алимаа 2 мойл харлаа. Маш сайн байна. Өгүүлбэрээ 2 үг бичээрэй. 2 дугаар өгүүлбэрийг бичье. Молом eerүүл хайруул авав. Молом eerүүл хайруул авав. Сайн байна хүүхдүүдээ. Мөн адил 2 үр бичнэ. 3 дугаар үрийг харъя. Дандаа хос их шиг орсон үгүүд байгаа. Айл, уйл, үйл, хайл, майл, ойл, мойл, хуйл. Маш сайн байна. За, дэвтэртээ маш цэвэрхэн бичээрэй хүүхдүүдээ. Налуу бичнэ шүү. Дараагийн дасгалыг харъя. Нэг үедээ эр үг 2. Эм үг 2-ыг бичээрэй. За, нэг үедээ эр үг 2, эм үг 2-ыг бичээрэй. Өмнө уншсан эхүүдээсээ хараад бичиж болно. Мөн номон дээрээсээ нэг үедээ эр үг 2-ыг, эм үг 2-ыг хараад бичиж болно. Дэвтэртээ маш цэвэрхэн бичээрэй. Өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж хичээлээ хийсэн бяцхан сурагчдаа баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзцгаая.